people. За хагсан өдрийн гоё нартай weekend өдрийн мэндийг хүргэе. За яг одоо штэ манайха Чикагогийн цагаан сарын амар гоё үзлэн худалдаараа энэ хамт явж байна. Манай дүүтэй хамт явж байна. Тэгээд яа. Тэгээд нарталт нэмд оёод копи гайгүй. Бусдын гайгүй дээ. Тэгээд очиод бүр амар гоё манай Монголоос юунууд ирж байгаа юм бэлээ. Чи ямар байлаар цагаан юм бэ? Ингээд би амар Бориснаас сувдаана хажууд ингээд цагаан хүн гарч ирээд тахаар I don't like it. Okay. Яа тэгээд жаа хашивж байгаа юм дээ. Хашивж байгаа юм дээ. Тэр нь амар гоё Монголоос олон энд байдаггүй гоё бүтээгдэхүүнтэй газараас юмнуудаас байгаа. Тэгээд очиод бүгдээрээ хамтдаа сонирхоод үзье. Хайртын сонь сайхан юу байгаа чи нэг сайхан яриад таач. За наа камерлоо харддаг ус би камерлоо харж байгаа. Зүгээр л бичлэг хөгжилтэй байлгахын тулд нэг жоохон сонин awkward face гаргасан чинь мэдрэл соохтой болсон. Сууданаг тэгээ хүмүүс чи камер руугаа харддаг юм байна, ийм байна, тийм байна гэж хэлсэн чи манай хүн жоохон хүн дээр тусгаад авчихжээ. What's up guys? За бүгдээрээ Чикагогийнхоо үзэсгэлэн худалдаан дээр ирсэн байна. Өмнө жил оролцож чадаагүй болохоор энэ жил бүр зорин урж ирлээ. Намайг оппагаа танихгүй юу? Намайг За энэ аваар яваад харсан чинь манай Монголоос аягүй гой брэндүүд ирсэн байна л та. Тэгээд нэг нь болохоор энэ чиг арсан гутлын брэнд юм байлээ. Би өмнө нь ерөөсөө сонсож байгаагүй. Гэхдээ яалтчгүй нүдэн тусаад болдгоо. Тэгээ очиод юмнуудыг сонирхоод үзсэн чинь ийм гой бестселлер углаашууд бас юм Монгол арсан гутлнууд хийж зардаг юм байлээ. Монголдоо гараад болохоор нэлээд удаж байгаа. Би одоо хаагурч явж байсан ерөөсөө сонсоогоо явж байгаа. Яг чиг гээд бас Facebook руу н ороод үзсэн чинь аягүй гой мэдээллүүд хэлээ та бүх мэн бас ороод үзсгээрээ тэгээд би жаахтай тэгэл гэртээ угаасаа углаашгүй явж чаддгүй юм чинь тэгээд сувдаанадаа нэг өөртөө нэгийг авъя гэж доо тэг бид хоёр өнгөнүүдээ сонгох гээд байж. Өнгөнүүдийн сонголт бол амар их юм бэлээ. Тэр Чернелийн хар энтергээд цаанаасаа ганган тэгээ офис дээр хүртэл надад өмсөж болохоор юм шиг санагдсан. Гуталж байна уу тавч өмсгөр юм улан айгуу чухал яагаад байдаг байхгүй. Нимгэн ултаа болохоор ингээ хөл өсгий өвдөр өвдөж өнгөтгөөд идэг. Чигийн углаашууд нь айгуу зөөлхөн юм бэлээ. Тэгээд нэг удаан өмсгөр чиг татаад авахгүй айгуу таалагдсан. Тэгээ яг одоо өмсөө сууж байна. За ямартай ч офис дээр өмсөх юм хөөрхөн арьсан углааштай боллоо. Тэгээд яаж take care хөө энэ төргээд баахан юм яриад одоо тэг бид хоёр цаашаагаа яваад. Яа нөгөө үзлээ болтой гэсэн хөө тэгээд тийм ч сая саданаа бид хоёрыг үздэг амар хөөрхөн бас ийм гоё уран өөрийнхөө хийсэн гараараа хийсэн юм хөөрх юм авсан. Одоо энэ жижиг зүг юм ааш. Саданаг хараад үгүй. Энэ саданаг хандаа амар илүү таалагдаад амыг аваад чи. Тэгээд энэ төрлийн болт хийж болдог өөр бас юм үзтийн хагай хачаачлуудыг хийж шууд юм хэлээ. Тэгээд Монголын брэндүүд байд юм байна. Тэгээд түрүү бас харуулсан шиг гоё юм гэрийн том харагддаг бас байд юм байна. Энд бас нэг сонирхолтой бизнесээс Гарико гэдэг өөр улсаас наашаага импортлж оруулж ирдэг гэсэн. Бүх бүтээгдэхүүнүүдийн дурдах юм бол угаасаа дуусахгүй юм билээ. Одоо чинь энэ савн болохоор дотор нь хүнсний ногоо, жимс этэр хийхэд удаан хугацаагаар хадгалж болдог тийм сав юм билээ. Гэрийн эд зүйлстэй холбогдолтой бараануудыг одоо Америк руу оруулж ирээд бас хүмүүстэй гайгүй үнээр хүргэдэг юм билээ. Энэ дундаас агаар цэвэршүүлэгч байгаа, ус цэвэршүүлэгч, тав тухтай амралт, нойроо сайн авахд бас бидний унтж байгаа матрасууд айгуу чухал байдаг шүү дээ. Хүнстэй, агаартай, устай, нойртой холбоотой бүх зүйлийг энэ Гарикогоос бас та бүх мэн авах боломжтой юм билээ шүү. Эксэс явж энэ згэн ингээд манд үзэж явах гоё.
За энэ бас гутлын амар хөөрхөн брэнд байсан Mongolian Wool гэдэг эсгий тавчигнаас салтгүй юм шүү дээ. Доороосоо даарж болохгүй гэл эсгий тавчиг өмсөөл яваад байдаг. Тэгсэн чинь энэ эсгий тавчигнууд гутлууд маань бүр ийм загвартай загварлаг болоо гараад ирснийг ерөөсөө баг одоо хүртэл мдээгүй явсан байлээ. Тэр нэм хөөрхөн стикер эдэр хийгээд одоо тэр цагаан гутлыг бол харж байгаас тэр уруулын зурагтай тэр бол зүгээр энд өмсдөг Vans-тай бүр ямар ч ялгаагүй. Энэ цэгээрээс бүр амар хөөрхөн байсан. Гараар хийгдсэн гэж байгаа булаахан, завгарлаг, тэг өнгөлөг. Өөлхөн байхгүй байгаа зү. Тэгээ угаасаа чанартай нь бол ойлгомжтой. Анх Америкт оюутан болж ирснээсээ хойш л эсхий тавчиг өмсөж байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар чанартай яадаг гэдгийг сайн мэдэж байгаа. Тэгээ энэ бас нэг хөөрхөн бүүтс байсан. Жохон хөхтийн. Би ч тийм жохон хөхтийн марахаар baby fever-тэй болж бодлоо. Яг яах гэж байгаа. За дараагийн хэсэг дээр гоё SB Express нэг тайд мэн мэдж байгаа. Нөгөө Америкаас Монгол руу, Монголоос Америк руу ачаа дээр явуулдаг юм гоё агаарын ачааны газар байгаа. Оо шахмат. Оо арц гэж ш. Ийм арц байд юм. Smells like. Угсаа яг арцыг өнөрч чинь дээ. Тэгээ энэ манай Монголын нөгөө өгөрцөн багвар юу дүүлээ байгаа юм байна. Хэвийн боо үйдэг байгаа юм байна. SB Express угаасаа тэгээд бас зөндөө Монголоос орчихсон бүтээгдэхүүнүүдийг энэ Чикаго хотод зардаг байхгүй юу? Би энэ компаниуд багтаа амар үздэг байсан шүү дээ. Дараагийн стоп дээр Хадан Косметик дээр ирсэн байгаа. За Хадааныг угаасаа мэдгүй баг байхгүй баха. Би өмнө нь уруулын будаг болон хөмсгөнийх нь харандаа хэрглэж исэн. Тэгээ надад болохоор айгүй их таалагддаг байхгүй юу. Тэгээд одоо болохоор Хадааныхаа үзэсгэлэнт Оюка дээр бүгд ирсэн. Хадан Косметик маань саяхан шинэ бэби нэраа үлгэдэж авсан юм билэ. За тэр нь болохоор энэ усны хамгаалттай сормосны будаг, усны хамгаалттай контур. За тэгээд тэр гоё тэн байна. Хамгийн гоё нь тэр савтай багс байгаа. Тэгээ бид нар ч угаасаа нүрээ будахаар энэ багсан дотор айгүй тоос идэр байх гадна ингээ арсан нэг юм хашил өгөөд байдаг шүү. Багснуудаа цэвэрхэн байлгахад бол маш хэрэгтэй юм билээ. Хадан орцсон уу? Америкийг угаасаа та хэд маань мэдж байгаа Монголд амар алдартай. Тэгээ сая шинэ бүтээгдэхүүнүүдээс гаргаж ирсэн юм байна. Тэгээ энэ дундаас хамгийн алдартай нь болохоор энэ буудаггүй нөө waterproof маскара байгаа юм байна. Хадан ингээд амар юм гоё цагаан aesthetic айгу гоё харагдсан юм байна. Тэгээ нөгөөт нь болохоор eyeliner and eyeliner гоо за эмхтэй өнөр айгу хэцүү. Угаасаа мэдээж та нэг eyeliner ингээд заримдаа ингээд төвчмүүд доошоо буучдаг штеп. Тэнгүүд эдгээр болохоор юм waterproof усны хамгаалттай болохоор тэгээд та хэд маань бас энэ Хадааны шинэ гарсан косметикийг Монголоос сонирхоод үзээрэй. Чикаго хотод байгаа юм биш үү, окей? Энэ болохоор миний personal favorite байгаа. Тэгээд энэ таглаад аваа явчихдаг болохоор амар амар дээд нөө ямар нэгэн тоос шороо өдр болохгүй. Тэгээд би бас нэг юм зүнх мөнгөнд хийж явахгүй бол нөө арьс чинь амар имзэг даа гоё начиг ярьсан хүмүүс амар хэцүү болохоор хайрцтай байвал илүү гоё юм байна. Тэгээд та бас юм цагаан өнгийн тэгээд та хэд бас ороод Хадан косметикийг сонирхоод үзээрэй. Тэгээд би уруулын будгийг ашиглаж ийсэн, хөмсний будгийг ашиглаж ийсэн. Тэгээд манай үзэсгэлэнт Оюкас энэ нэг айгүй мундаг хошин зураг зурдаг ах байсан. Тэгээд 2023 онд бас Лос Анжелесаас юм аврагын цом мэдрийг авсан. Би ч энэ жоохон сэлгүүд дуртай болохоор Сувданатай нийлээд бит хоёрыг шог зураг зурулыг бас яаж харагдах нөө гэд. Тэгээ энэ ахта баахан юм ярьж байгаа зурсан чи амар хурдан зурчт юм лээ. Санта Моника бич гэж шүү. Санта Моника тэр хоёроо эле явах нь шүү дээ. Аа. Ай сам гэж шаардлагатай. Шүү зураг дээр маа зураач хол бүр үнэхээр фан яах байлээ. Яв зурж исэн чинь айгүй донжтой царайтай мэрэг. Тэгээд би одоо тэрийг нь комплимент магтаалал гэж ойлгоод байгаа. Сувдана аажууд инээгэлээсэн. Тэгээд энэ зургийг харахаар одоо магтаалал юм шиг байгаа. Одоо Сувданаг энэ ийм яг дагуулдаг царайтай охтуудыг шог зурхад хэцүү байдаг гинэ. Юун дагуу юм бол би гайхаад байгаа юм. Би өөрийгөө харах байгаа болохоор яг энэ ахыг харуулж. Энэ ах ингээд Лос Анжелест 2023 онд нийт 250 гаруй зурагчтай өрсөлдөөд тэгээд 30 минутын дотор 47 хүнийг ингээд шог зураг зураад тэгээд төрүүлчихсэн мундаг ах юм байна. Энэ хүүхд амар хөөрхөн сонирхоод хараадах шиг байна. Хай. Ээж энэ юу вэ? За Сувдана бит хоёр шог зураг зуруулж гин. Тэгээд манай энэ зурж байгаа ах амар хөөрхөн яг вэ Сувданаас нэг иймэрхүү царайтай охтуудыг шог зурхад амар хэцүү байдаг гинэ. Энэ одоо
Мэдгүй яг хаана дагууг нь харагдаад байгааг би сайн мэдэхгүй байна. Энэ жоохон хүн амтан магтах хэрэггүй шүү манайхаа. Тэгээ амар гоё юм Санта Моникад байгаа юм шиг зурх юм байна. За зураад дууссан байна. За 1 2 3 Ой, намайг амар гоё зурцсан. Ой, энэ ямар гоё юм бэ? Энэ хин юм бэ? Энэ бүр амар гоё харагдчих. Бид хоёр юм адилхан харагддаг юм уу? Ой, ямар гоё юм бэ? Намайг хараач бүр алцсан шүү дээ. Энэ чихэр хин дээ шүү дээ. Ой, ямар гоё зураг вэ? Тааста мундаг зурсан байна. Гарын үсгээ зурсан юм уу? Зурсан байна шүү дээ. Ой, ямар мундаг юм. Санта Моника дээр байна. За ингээд Санта Моника аялчаад ирлээ. За ахад маш их баярлалаа. Зүгээр. Тэгээ Санта Моника явах шаардлага боллоо гэд. Энд байгаа бизнесүүдийг нэг бүрчлэн хийж чадсангүй ямар ч тач Монголоос зорин хүрэлцэн ирж оролцсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Энд хүрээд бичлэгээ өндөрлөж байна. Та хэд маань сар шиндээ сайхан шинэлцгээгээрэй.